За сайн байцгаана уу? Шинэ дугаартай давтамжрал. Манай сайтын ахлахын маань гаралтайг үүссэн. Унших хүсвэл мэдээж www.senshitsg-ийн сайтаас орж үзээрэй. Бас манай гаралтууд болон giveaway мэдээлэл санал хүсэлттэй өмөр байвал Discord болон Facebook хаягдман нэг дээрээ. Мөн энэ бичлэг маань giveaway-тэй байгаа шүү. Бичлэгээ дуустал нь үзээрэй. За тэгээ бичлэг рүү орцгоё. Өмнөх бичлэгдээр маань Жүжийн Вандам диалектад дууссан. Вандам хувцас өмсөд гарах гэж байхад багш нь хэлсэн амдаа үрж Жүжиний дахиж хичээлүүлэхгүй гэхэд миний хэлсийг март гээд гараад явна. Үүнийг сонссон Жүжин баярлаад үлдэнэ. Дараа нь сургууль дээр ирэхэд Шиван сургуулаар нэг Вандамыг ялсныг хүмүүст хэлэх ба тэр дунд нь гайхаж бас итгэхгүй байгаа хүмүүс хүртэл байлаа. Жүжин ирж өөрөө ялагчснаа хэлэхэд бүгд итгэнэ. Тэр үед Гөхөө нэгэн сурагч дээр очиж одоо чиний ээлж гэж хэлнэ. Тэр сурагч нь 198 см өндөр аврах биетэй чой дуухан байлаа. Тэр үед Шиван Вандамд дараашин дууханы талаар мэдээллийг өгнө. Тэр бол манай сургуулийн хамгийн том биетэй. Бас өмнө мөнгө хүлэгч нартай холбоотой гэж ярьдаг. Гэж хэлэхэд Вандам яриаг зогсоож гол юм айл гэхэд Шиван дуухан бүх барилддаг гэж хэлнэ. Вандам сул талын асуухад Шиван охтууд дуртайг хэлж өмнө нэг охинд хаягдаад 3 өдөр дараалж уйлж байсныг нь хэллээ. Орой болж Вандам орондоо хөвтөж юм бодно. Энэ үед Вандам ээжтэй байсан үеэ бас яаж ээжигээ алдсан гэхдээ зүйдлэн. Хар дарж байхад нь Яна хаалга тогч сэрээхэд очиж хаалга онгойлгоход Яна гайхаа харсан. Хаалгач чинь удаан тогтсон штэ. Ямар их хөс гарав вэ? Чи яг юу хийгээд байсан юм бэ? За уучлаарай. Би чамд сата болчих дуусаад хэлээрэй гэд хаалгаа хаагаад Вандам гайхаж зогссон. Гэмт ойлгож араас нь чиний бодож байгаа шиг юм биш гэж хэлнэ. Энэ үед будамжин дөөр сургуулийн дөрөв төвцтэй сурагч Хёминийг зодж байгаа гарна. Энэ бол зүүн Гамбог ахлах сургуулийн 2 дугаар байр. Хинрук. За энийг рок гэж авчи. Тэр Йоханыг уцаа авахгүй алга болсон бас гинт нэг сурагч шилжиж ирээд хамаг ажлыг нь сүйрсэн гэж хэлсэн. Хёмины хэлсэн үгэнд итгэхгүй байлаа. Би худлаа хэлээгүй. Яаралтай дүнчоол хахад хэлэх хэрэгтэй. Баг сургуулийг яг одоо өвмөн ихтэй байгаа. Гэтэл рок руу дуудлага ирэхэд баг сургууль дээр асуудал гарсныг хэлнэ. Тэр залгсан хүн зүүн Гамбогийн нэгдүгээр бай. Жан дүнчоол байлаа. Ээж дуусаад харахад Бондог хогтын ахлах сургуулийн төлөөлөгч Игарам, Сэжин сургуулийн Ким Бонжум, Бонжон урлагийн сургуулийн Ко Тэхо, Жовон хөгжмийн сургуулийн Жүү Жонхун, Сонгпа спортын сургуулийн Хён Минсоп, Хямон сургуулийн Чо Сунчол, Янгван сургуулийн Ан Жими, Бангбай сургуулийн Ичэрийн гих сургуулийн төлөөлөгчүүд байх бөгөөд эдний толгойлогч гэж Сэжүүл Ганнам сургуулийн 3 дугаар ангийн Чо Хакса гих сурагч урлаа эхлүүлдэг. Тэр үед Дунчолын ард нэгэн сурагч ирсэн. Дүншил чи яагаад додол Пипакийг өөрийн ихшээлтэй авч чадахгүй байна? Чам дахиад хэдэн боломж өгөх ёстой юм бэ? Хуурамч тайлан, дээр нь бүр мөнгө чамшиг дууссан. Би чамаа мэдгүй гэж бодоо юу? Пипак сургуульд байгаа манай хүмүүс ирэхээр дуусах ёстой байсан ч нэг сурагч шилжиж ирээд манай хүмүүсийг зодчихсон. Тийм болохоор би чамаас ийм хариу хүлээгээгүй гэдгийг мэдж байгаа сте. Энэ удаа урмагч нар хуулах урдан зохицуулах болно гэж хэлнэ. Маргааш нь Гөхөн сургууль руу орох гэж байхад Роктой таардаг. Яагаад утсаа сүүлийн үед авахгүй байна? Яагаар би чиний дуудлагыг авах ёстой билээ? Чи одоогийн байдлаа ойлгохгүй юм уу? Чи сонсож байна тэнгээ? Чи урагч минь өглөө босоод амаа ууж ам чинь өмнөх шиг өмхий вэ? Битгий хуц. Гэрээсээ гарахдаа би амаа зайлсан. Гэт Рок болиулахад тэн байсан сурагчид гайхаа харна. Тэрийг анзаарсан Рок явахдаа чамайг бидэртэй нэгдэхгүй гэж ойлголоо. Холбоо энэ газрыг анхааралтай авсан. Чамаа юу гэж бодож байгааг мэдэхгүй ч удахгүй ирэх зүйл бэлэн байгаарай гэд яваад өгнө. Гөхөн дуухан дээр ирээд Вандамтай ордон тулд гэж хэлэхэд дуухан инээд алдан. Би одоо жоохон завгүй байна. Яг болзоотой байна гэж хэлнэ. Тэгээд утас руу нь харахад Янатаж хадлаад байж байлаа. Гөхөн чадалж байгаа охиноо гайхуулаад Шива энэ охинтой танилцуулж өгснийг хэлнэ. Гөхөн үүнд уурлаж Вандамтай хурдан зодолт гэж хэлэхэд дуухан босч ирээд чи хатаарах гэж байна тийм үү? Чи ч бас хайраа олох хэрэгтэй гэд гараад явна. Дуухан Шиван дээр очиж баярлснаа хэлэн тэрвэрч байхад хажууд нь байсан Вандам Шиваныг буулга бид хоёр хичээлээ хийж ингэхэд дуухан өө чи чинь Вандам өстэй энд ирснээр чамтай очроо олд юм уу гэж бодож байгаач
Би болцоотой болохоор хоёулаа дараа нь уулзъя. Гэт явсны дараа Шиван төлөвлөгөө амжилттай боллоо. Тэр хуурчлаа. Яг үндэ Вандам өмнөх орой Янаг ятгаж байгаад дууган руу чад бичүүлсэн байдаг. Янаа сургууль дээр явж байгаад Роктой мөргөлддөг. Тэр үед Вандам Янад дууганыг одоо хай гэж чад бичнэ. Янаач хэлснээр хийн. Тэр чатыг харснаар дуухан хүчнийхээ 99%-ийг алдлаа. Тэгэхэд Вандам ирж одоо тулдъя гэд дууганыг зохино. Үзэгдэл солигдож Хёмын 0-д тамхиа хасаах гээд галдан дууссан байлаа. Цуг байсан сувагч нь энэс өчөд авчи гэсэн чинь Вандам байсныг харсан Хёмын Вандам тэр хоёрыг зодчоод гарч ирээд Тэсэгтэд хараад ээж чамд дахиж ирээрэй гэсэн. За ойлголоо. Гэт яваад өгнө. Вандам Шивэн хоёр сургуулиас гараад явж байхад дуугаан уурлан гарч ирдэг. Яг тэр үед Яна хамсаацсан гүйж ирнэ. Яна дууханд хийсэн зүйлийг хэмжиж тэр хоёрын зодоныг болиулгаа ирсэн байлаа. Тэнд байсан сурагчид дуухан Вандам хоёрыг тэр охиноос болж зодлох гэж байна гэж бодно. Тэрийг сонссон дуухан тэгэхээр чи миний охиныг булаах гэж оролджээ. Гэхэд тэнд байсан сурагчид гайхна. Би чамайг хайрын хүчээр дийлэх болно гэд нэг хогийн поз авдаг. Вандам Яна руу чи юу хэлсэн бэ? Би юу гэжгүй штэ. Гэхэд тэнд байсан сурагчид өшөөг аав гэж дууханыг хөдөн. Би чамайг яг таалах болно гэд дайрдаг. Тулаан Вандамын ялтаа дуусч бүгд баяр хүргэж байлаа. Вандам Шивэн руу за одоо явцгаая гэд явна. Тэр хоёрыг Гөхөн цоогоор харж байхдаа нэг жижигтэй хүнийг харсан алдчихдаг. Орой болж Тэсэг ээжийнхээ ажил тусаж байхад хүн нууцаар харж байгааг мэдээд яаран гарахад
хинч байсангүй. Харин замын цаана харанхуй гудамнаас Гүхёний харсан хүн Тэсогийг харан зогсоно. Тэр хүн бол өвгөн хатмаа Йохан байла. Ким Тэсог удахгүй уулзцгаая. За ингээ манай бичлэг манд дуусч байна. За гивийн тал дээр гэх юм бол өмнө 3 хүн байсан бол энэ удаа 5 хүн байгаа. Гэхдээ 5 хүн тус бүр 1 сар ирэхээр шагналах гивүй байгаа. Хэрхэн явагдах вэ гэх юм бол яг өмнөхтэйгээ адилхан. Facebook дээр лайв хийж шалгаруулна. Юу шаардах вэ гэх юм бол манай YouTube channel, Senshi Ziggy сайт, Discord серверт манд нэгдсэн зураг SS хийж аваад комент сэтгүүлдэхэд л хангалттай. За тэгээд удахгүй одоо энэ бичлэг хурцтай орж эхэлнэ. Ямар ч гэсэн одоо нэг хэсэг бол үнэхээр удаачлаа бас уучлаарай. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая.